Би бүр хэтрэх. За өглөө. Өглөөний мэнд үзэгчдээ эрэг өглөө та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдрийн маань зочноор хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал гүнжид оролцож байна. Таны өглөөний мэнд хүргэе. За бүгдээр явуулж байна. Ягаад гэвэл энэ ёс зүйн сайжруулахад сэтгүүл зүйн чанарыг сайжруулахад бол нөлөөллийн ажил тэг ур чадварыг хөгжүүлэх ажил бол маш чухал байдаг. За бидний хувьд тогтмол хийдэг хэд ажлууд бол байгаа. За нэгдүгээрт нь би редакцт хийдэг уулзалтуудаа онцлохыг хүсэж байна. Ягаад гэхээр яг редакц дотор нь очиж бид нар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар, ёс зүйн талаар, энэ салбарт тулгамдж байгаа асуудлуудын талаар сэтгүүлчид одоо гэрэл зурагчид операторууд энд ажиллаж байгаа бүх хүмүүстэйгээ хамтарч суугаа ярилцах бол их таатай байдаг. Хэвлэл мэдээллийн зөвлөл сүүлийн 2 жилд гэдэг 40 гаруй редакцид бол очиж уулзалтаа хийсэн байна. За энэ уулзалтыг маань редакцууд бас хүлээдэг, манаа дээр хүрээд ирээгээ дурлага илгээдэг ийм бас болж байгаа. Тэгээд хоёрт бас нэг чухал яг өнөөдөр одоо редакцийг ахалж ажиллаж байгаа редакторуудтай тухайн одоо салбарт сэтгүүл зүйд, ёс зүйд тулгарч байгаа асуудлуудыг бид нар сэдв сонгож ярилцдаг. Хамгийн сүүлийн жишээнээс дурдахад бид нар одоо 6 дугаар сард гэхэд дайн зэвсэгт мөргөлдөөний үед сэтгүүл зүйн үүрэг оролцоо ямар байх, сэтгүүлчид аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах, ямар одоо их сурвалжуудын мэдээллийг хэрхэн яаж төгөөл илүү иргэдэд хэрэгтэй байх юм гэдэг тал дээр редакторуудтай ярилцсан. За саяхан шиг юм байна 9-р сард бид нар ер нь энэ олон улсын одоо түншлэлийг хэрхэн яаж хөгжүүлэхийн BBC-гийн 50 хөтөлбөрт редакцууд маань хэрхэн яаж нэгдэх юм, мэдрэмжтэй мэдээлэл гэдэг энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар юу хийгээд байгаа юм бэ гэдэг зүйлүүдийг бас ярьсан. Тэгэхээр мэдрэмжтэй мэдээлэл гэдэг энэ санаачлал уриалгыг хэвлэл мэдээллийн зөвлөл бол нэлээд одоо түгээж байна. Ер нь бол сэтгүүлчийн үйл ажиллагаа гэдэг бол хүнлэг байх, мэдрэмжтэй байх, хүний эрхийн одоо өндөр мэдрэмжтэй байхыг шаардж идэг тийм. Тэгэхээр энэ тал руугаа бид нар их олон хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. За тэгэхээр дараагийн асуудал маань одоо иргэд за улс төрч хувийн болон одоо төрийн байгууллагуудаас яг сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн алдаанд
анхаарч ажиллах одоо ийм алдаа гаргалаа гэдэг зүйлийг гомдлыг хэвлэл мэдээллийн зөвлөлд гаргаснараа ямар давуу талтай болов? Маш олон давуу талтай. Яагаад гэвэл арчилсан улс орны хувьд бид нар сэтгүүл зүй тавих агуулгын хяналтыг төрөөс хийж огт болохгүй. Яагаад гэвэл сэтгүүл зүй хэвлэл мэдээлэл бол нийгэмд одоо мэдээлэх, соён гэгэрүүлэх, таниулах олон ажил хийдэг үүрэгтэйг зэрэгцээ хамгийн чухал үүрэг бол хотч банкны үүрэг буюу нийгмийн бүхэл түвшинд хяналтыг тавьж ажиллаж байдаг. Тэгэхээр сэтгүүлчид энэ хяналт тавьж ажиллахдаа өөрсдийн гэсэн тоглоомын дүрмтэй буюу ёс зүйн кодынхаа хүрээнд ажилладаг тийм. Тэгэхээр энэ ёс зүйн кодыг бол сэтгүүл зүйн салбарынхан ялангуяа энэ сэтгүүлчид өөрсдөө дүрмийн тогтоохоос бус төрөөс одоо хэрхэн яаж ажиллахыг нь бол зааварчилж ёс зүйн кодыг бол хуулинд оруулах зэрэгээр ажиллаж огт хэрэг. Тэгэхээр нэг зарчим нь хоёрт нь хэрэв одоо ёс зүйн гэн сэтгүүлчид өөрсдөө одоо дагж мөрдөхөө илэрхийлж чинь кода гаргасан юм бол энийг нь хэн хянах юм бэ гэдэг асуудал гарч ирдэг тийм. Тэгэхээр энэ хяналтыг бол иргэд буюу уншигч, сонсогч, үзэгчд нь хийж тогтолцоо буюу механизм нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар дамжиж хэрэгждэг. Тийм учраас бид нар 7 жилийн өмнө энэ салбарынхан эвлэлд нь нэгдэж хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага болох хэвлэл мэдээллийн зөвлөлийг байгуулсан. За энэ зөвлөлд бол хэвлэл мэдээллийн эзэд болоо сэтгүүлчдийн төлөөлөл 50-50% оролцоотой байдаг тийм. За ингээд хэвлэлийн өөрийн зохицуулалтаар ёс зүйн асуудлаар нь одоо алтааг нь шийдвэрлэх нь сэтгүүлч редакцид бол ажиллаа хэрэгцээ алдаа гарах юм бол энийг нь мэрэгжлийн хүрээнд хийж өгдөг, залруулдаг, засдаг энэ соёл юм байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл хэрэгцээ байгуулагдаагүй бол өнөөдөр хэвлэлийн зөвлөлд ирсэн 500 гаруй гомдол шүүх шатаар одоо дамжиж шийдэгдэх байсан. За шүүхээр явхад бол маш их одоо бэрхшээлүүдийг гаргадаг тийм. Нэгдүгээр редакц бол өмгөөлөгч авах шаардлагатай. Өмгөөллийн цаана хэдэн саяар хэмжигдэх мөнгөний асуудал явж байдаг. За цаана нь дээр нь маш их ажлын цаг нараа одоо гарч явдаг тийм. Асуудал шүүхтэр утсан асуудалтай холбоотойгоор сэтгүүлчийн одоо ажлын бараг 7 хоногийн 2-3 өдрөө шүүх цагдаагийн үдэнд өнгөрөөдөг гэсэн ийм одоо ерөнхий дүр зураг байдаг. Энэ болгон одоо нас сэргийлж те сэтгүүлчийн одоо үйл энэ одоо ажлыг бол өөрийн зохицуулалтын байгууллага нь хийж идэг. За тэгээд хэвлэлийн зөвлөлөөр шийдвэрлэсний давуу тал бол үн өртөггүй. Өргөдөл гомдол гаргаж гад өмгөөлөгч авах шаардлагагүй. Хэвлэл мэдээллийн зөвлөл хэн бичсэн бэ гэдэг сэтгүүлчид хаягалж ерөөсөө огт гомдол авдаггүй. Тухайн бүтээлд нь хаягалж гомдол авдаг учраас тухайн редакц одоо хариуцлага хүлээдэг. Хэвлэл мэдээллийн зөвлөл гомдол ирэхэд редакцад бол мэдэгддэг. Редакц хариу тайлбараа өгөөд ингээл хэвлэлийн зөвлөл дээр шийдвэр нь гардаг. Бас нэг давуу тал нь бол сэтгүүл зүйн үйл ажиллагааг маш нарийн ойлгодог. Мэргэжил нэгт нөхдүүд нь одоо сууж шүүдэг учраас энд бол одоо буцаж маргах гомдол гарах зүйл бол баргалж байдаггүй тийм. Ер нь тухайн ажилчуу гэдгийг бол маш нарийн одоо тогтоох боломжийг бол өөрийн зохицуулалтын байгууллага дээр байждаг тийм. Тийм давуу талууд. Тийм мөн нэрээс нь одоо шүүх хяналтын байгууллагаар явхаар сэтгүүлч өрөөр шандрах. За дээрэс нь мөн тэр хүнийг дахиад ажиллаа хийх боломжийг хаагдуулаад идэг зүйл бас байгаад идэг. Энэ наяггүй чухал асуудал хүнд асуудал байгаад идэг тийм. За ерөнхийдөө статистикийг харахаар хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргагчдын 50-аас илүү хувь нь жирийн иргэд байгаа. За шүүх одоо цагдаа руу гомдол гаргаж байгаа хүмүүсийн дийлэнх нь буюу 80-90% нь улс төрд нөлөө бүх этгээдүүд байна гэдэг статистик байдаг. За тэгэхээр ерөнхийдөө сэтгүүл зүйн үйл ажиллагаа гэдэг бол өөрийнхөө дуртай юмыг бичнэ гэсэн үг биш те. Энэ бол нийт эрх ашигын төлөө ажиллаж идэг. Олон нийтийн гаргаж идэг. Хаана одоо шудраг ус болохгүй зүйл байна. Түүнийг ил гаргаж явж идэг. Тийм ийм онцлогтой мэргэжил тийм. Тэгэхээр одоо шүүхийн замыг сонгоод байгаа нь одоо гомдол гаргагчвал нэгдүгээрт энэ дуугүй болгох тий залхаах тий за энэ төвөгшөөгөөд ер нь за энэ сэдвээс татгалцчихсаа бичгээ одоо болиосоо гэдэг үднээс илүү тийм залхаах байдлаар одоо ханддаг тий хэрвээ яг тухайн редакцийг тухайн сэтгүүлчийг мэрэгжлийн алдаа гаргаж үгүй юу гэдгийг нь үзэж тий энэ алдаагаа цаашаа битгий гаргаасаа гэж хүсэж байгаа бол өөрийн зохицуулалтын байгууллагад нь л ханддаг тий
Тэгэхээр энэ соёл бол манад цаашаага бас одоо хөгжих бах. Хэвлэл мэдээллийн зөвлөлд бас нэг гомдлын 20 орчим хувь нь бол бас энэ улс төрд нөлөө бүх этгээдүүдээс бол гомдол бас ирдэг, энэ тоо бол нэмэгдэж байгаа. За арчил өндөр хөгжсөн Европын орнуудад улс төрчид нь шүүхэд сэтгүүлчийн эсрэг редакцийн эсрэг гомдол шүүхэд өгөхөөс ер нь зайлсхийдэг. Энэ нь өөрөө нөгөө тухайн улс төрчийн рейтинг гэдэг нь имижд маш сөргөөр нөлөөлдөг. Энэ хүн бол хэвлэлийн эрхчлөөний одоо хэвлэлийн эрхчлөөг боомлох хандлага гаргаж байна гэж одоо олон нийтэд уншигдах тийм магадaltaй учраас ихэвчлэн одоо ийм гомдлоо бол ёс зүйн хороонд нь салбарынх нь өөрийн зохицуулалт хандаад өгдөг. Тэгэхээр энэ рүү манах бол явж байгаа гэж харж байгаа. Ирээдүйд бол дийлэнх чи дагдаг болсон байгаа шүү дээ. Тэгэхээр би улс төрчдийн хувьд ч гэсэн энэ дээр анхаарч байгаа ах гэж бодож байна. За тэгэхээр дараагийн асуудал маань худал мэдээлэл түгэх асуудал дээр ер нь одоо яаж анхаарч ажиллаж байна? Ер нь одоо худал мэдээлэл одоо яг сошиал за ингээд түгэж байгаа мэдээлэлээс худал мэдээлэл түгээсэн, сэтгүүлчин мэдээлэл түгээсэн гэдэг ер нь судалгаа аваад үзэхэд ер нь хичнээн хувийг эзэлж байгаа юм. За бид нар 2020 онд сонгуулийн жил байсан, цар тахлын жил байсан. За прокурорын байгууллагад хандаж ер нь энэ худал мэдээлэл тараах гэсэн гэмт хэрэгтэй холбогдсон статистик мэдээллийг гаргаж өгөөч гэж хүсэл тавихад эхний одоо 10 сарын хугацаанд 206 одоо гэмт хэрэгт худал мэдээлэл тараасан гэсэн гэмт хэрэг одоо бүртгэгдсэн байсан. 206. За түүнийх нь дотроос бид нар редакц сэтгүүлчтэй холбоотой хэрэг нь хэд юм бэ гэсэн чинь 18 буюу нэг 8% орчим байсан. Маш бага хувь. 92% нь бол иргэн хоорондын маргаан буюу сошиал медиа дээр өрнөсөн худал мэдээлэлтэй холбоотой асуудлууд байсан. Тэгэхээр бид нар эндээс бол сэтгүүлчд худал мэдээлэл тараадаг гэдэг энэ одоо нийгэмд яваад байгаа асуудал бол үгүй юм байна. Статистикаар бол энд 10 хүрэхгүй хувь нь л хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдсон байна. За прокурор энийг хянаад шүүхээр одоо шийдвэрлэж байгаа тийм. Шүүхтэр эдгээр 18 хэргийн баргалж нэгээс хоёр нь одоо энэ бол худал мэдээлэл тараасан гэмт хэрэг мөн байна гэ бусд нь бол буцаагдсан байх жишээтэй тийм. Тэгэхээр сэтгүүл зүйн мэрэгжлийн үйл ажиллагаа явуулж байгаа редакцууд бол мэдээллийг нэгтлэн шалгадаг тийм олон талын их сурвалжуудаар баталгаажуулдаг энэ худал мэдээлэлтэй тараах биш харин тэмцэх үүргийг биелүүлж яадаг ийм байгууллагууд байдаг юм аа тий. Тэгэхээр энэ худал мэдээлэл тарааж байгаа энэ асуудал дээр бол иргэдийн одоо хэвлэл мэдээлэлтэй харилцах боловсролыг дэмжих, иргэдээ илүү ихийн тал руу соён гэгэрүүлэх шаардлагатай байгаа байна гэдэг зүйл бол харагдсан. Тэгэхээр бид нарын хувьд нэг талаас бас хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол хүлээж авч байгаа учраас тийм жилдээ бид нар 100 орчим гомдлыг хүлээж аваад байгаа учраас прокурор дээрх тоо бас бага байгаа нь бас нөлөөтэй тийм нөлөөтэй. Гэтэ хэвлэл мэдээллийн зөвлөл энэ ирсэн гомдлуудыг шийдвэрлэхэд бол тал орчим хувь нь бол ёс зүйн алдаа гаргаагүй гэж бол гардаг. Тэгэхээр сэтгүүлчдийг би бол худал мэдээлэл тараадгүй харин мэрэгжлийн алдаа бол гарах тохиолдлууд байдаг. Санамсаргүйгээр алдах тохиолдлууд бол байдаг тийм. Тэгэхээр энэ бол ялчиг мэрэгжлийн шүүгчид одоо эмч нар, багш нар ер нь бүхэл мэрэгжлийн хүмүүс ажиллаа хийж явхад мэрэгжлийн алдаа гарах тохиолдлууд бол гарна тийм. Гэтэ энийгээ олж мэдээд энийгээ засдаг байх нь л айгүй чухал тийм. Мэрэгжлийн алдаа гаргасан болгоныг бид нэр эрүүгийн хуулиар шүүж болохгүй маа тийм. Ялангуяа сэтгүүлчийн энэ хэвлэл нийтэлж байгаа асуудлыг одоо шүүмжилдэг сэтгүүлчид болохгүйг одоо буруугийн хажуугаар дуугардаг тийм буруугийн хажуугаар одоо шүүмжилдэг ийм сэтгүүлчдийн тоо бол маш буурнаа. Сэтгүүлчид гэдэг чинь цаана бичгийн тулд эр зориг шаарддаг тийм нийтийн эрхшгийн төлөө одоо хүсэл зориг маш их байж энэ болохгүй бүтэхгүй асуудлууд ил гарч тийм үүнд нь бодлого боловсруулж байгаа тал улс төрийнхэн, засгийн газар төрийнхэн бүгд энэ асуудал байгаа юм шүү дээ. Энийгээ шийдэе гэдэг энэ зүйлийг сэтгүүл зүйн үйл ажиллагаанаас л хөвчлэн олж харж байдаг тийм учраас энэ сэтгүүлчдийн мэрэгжлийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг бол салбарын өөрийн зохицуулалтанд үлдээх нь бол арчилсан улс юм бол сайн жишээ юм аа л гэж
Мгм. Тэгэхээр яг одоо ер нь энэ хэвлэн сэтгүүл зүйн ёс зүйн код за энэ хэвлэл мэдээллийн байгууллагыг яг энэ хотч нохоогоо хийхэд одоо тулгамдж байгаа асуудлууд ямар асуудлууд байна? Хуулийн одоо зүйл залтуудад нэмэх хасах Тэ одоо хяналтын байгууллагаар явахдаа их сурвалжчин хийм бэ? Их сурвалжаа хэл гэдэг энэ асуудал бол нэлээд түгээмэл байдаг. Тэгэхээр энэ одоо шүмжийг илүү их өрнүүлэхийн тулд бол бид нар их сурвалжаа нууцлах эрхийг бол баталгаажуулж авах шаардлагатай байгаа. За дээр нь энд хууль эрх зүйн зохицуулалтаас гадна редакцийн одоо аюулгүй байдлыг хангах асуудал, редакц өөрөө ийм сэдв рүү орж ерэн сурвалжлах нөөц бололцоо, хүн хүчний, санхүүгийн гих мэтчил олон хүчин зүйл бол нөлөөлж байна. Дээр нь хувь сэтгүүлчийн өөрийнх нь нийтийн эрх ашигын төлөө дуу хоолой болоод явъя гэдэг эрх зоригийн асуудал ч гэсэн гарч ирж байна те. За дээр нь яг ийм чиглэлийн одоо ерэн сурвалжлах сэтгүүл зүйх хийхэд ямар одоо тактик, стратегитайгаар ажилдаг энэ мэрэгжлийн ур чадвараа хөгжүүлэх гэдэг олон хүчин зүйлүүд бол нөлөөлж байна те. Тэгэхээр энэ тал руу бол хийх одоо маш их ажлууд бий л гэж харж байна. За тэгэхээр ёс зүйн кодыг зөрчөөд байгаа гэж нэг одоо асуудал байгаад байна. Энэ дээр ер нь сэтгүүлчид ямар ёс зүйн кодыг зөрчиж байна? Хийгчнээ хувь нь эзэлж явах юм бэ тэр код. За бид нар ер нь ёс зүйн код гэхээр ямар хичнээн кодууд багтдаг. За ерөнхийдөө хэвлэл мэдээллийн ёс зүйн кодыг бол энэ салбарын одоо сэтгүүлчдийн өргөн төлөөлөлтөөр бэлтэж өөрсдөө дундаасаа одоо боловсруулж гаргасан ийм тунхаг бичиг байдаг. За ерөнхий 10 заалттай. За дотроо 32 3 одоо дэд заалтаар задарсан. За ийм юу байна. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим. За энэ дотор бол хүний эрхийг хамгаалсан сэтгүүлчийн мэрэгжлийн үйл ажиллагаагаа хийхдээ юг хийж болох юм болохгүйг нь одоо хязгаарыг тогтоосон за мэрэгжлийн ажиллагаа чанартай хийхийн тулд юун дээр анхаарах ёстойг нь заасан ийм заалтууд байдаг. За жишээлх юм бол ёс зүйн кодын нэг нь бол мэдээллийг нягтлан шалгах нь бол нэн тэргүүний үүрэг юм аа. Санамсаргүй гаргахаас зайлсхийгээрэй ёс зүйн кодын 1-ийн 2 дээр бол за олон талын их сурвалжуудаар мэдээлэлээ баталгаажуулах нь бол захимд одоо сошиал медиа дээр явж байгаа одоо мэдээллээс ялгарх нэг зүйл юм шүү тийм учраас та бол сошиал медиа дээр иргэд бол өөрийн сонссон өөрт байгаа мэдээлэлээ ингээд үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөгөө илэрхийлэл гаргаж байгаа тэгтэл мэрэгжлийн одоо сэтгүүл зүйн үйл ажиллагаа бол үр дагавар хүртсэн гийнхэн мэрэгжлийн талынхан юу гэж үзэж байгаа энэ бүх талуудаар шалгаж яаж гаргах нь. За ёс зүйн кодын 1-8 дээр заасан байдаг буруутгагдж байгаа, шүүмжлэгдэж байгаа тэр этгээдэд одоо тайлбар өгөх боломж олгоороо хэн нэг чи буруутгаж тодорхой одоо зүйл дээр нэр хүндэд нь одоо халдах энэ асуудал яригдж байгаа бол жишээлх юм авилгын хэрэгтэй холбоотой нийтлэл нэвтрүүлэг дээр тухайн одоо хүний нэр дурддагдж байгаа бол тэр хүнээс тайлбар авч асуугаараа тэгхгүйгээр нөгөө хүнээс асуулгүйгээр баахан буруутгасан мэдээллийг хийгээ цацчвал энэ нь хэрэгцээ буруу гэдэг нь нотлогдвол сэтгүүлч та одоо ёс зүйн кодын ч алдаа болчих юм шүү. За ёс зүйн кодын 4 дээр ерөөсөн шүүх дээр хилцэгдэж байгаа, хянагдж байгаа энэ зүйлийг батлагдсан тохиолдолд тэр хүнийг буруутгах хэлээрээ сэжигдэн гэдэг үгийг ашиглахгүйгээр л буруутан битээр ингэ явцдаг хохир одоо гэмт хэрэгт буруутгаж байгаа талыг ярьж байгаа бол тэр хүний л одоо ажил мэргэжлийн асуудал яригдж байгаас тэр хүнтэй холбоотой үр хүүхэд нь хамаагүй юм шүү, гэр бүл нь хамаагүй юм шүү бүгдийг нь ойр орчмыг нь хамаатуулаад орж ирж болохгүй юм шүү гэдэг энэ залтуудыг одоо зааж өгсөн маш дэлгэрэнгүй юм одоо нарийн залтууд байдаг. Тэгээд саяны миний дурдсан энэ тайлбар олгох гэх мэтлээ энэ саяны дурдсан залтууд бол хамгийн зөрчигдөөд идэгин. Тэгээ хэвлэл мэдээллийн зөвлөл дээр бид нар өмнө хэлсэн 500 гаруй өргөдөл гомдол редакцийн эсрэг гаргасан өргөдөл гомдлыг хүлээж авахд бид нар нэг 300 гаруйг нь 900 хороод бол хилцэж шийдвэрлсэн байна. За
Түүнээс гадна 100 гаруй 200-г нь одоо ажлын алба хүлээж аваад энэ яг хилцэх одоо өргөдөл гомдлыг 900 хороод хилцээ шийдэхэд түүний нэг 60 гаруй хувь нь бол ёс зүйн алдаа гарсан гэж дүгнэлт байдаг. За тэн дотор саяны хэлсэн зүйлүүд ихэвчлэн юм санамсаргүй алдаанууд гарсан байдаг тий. Дутуу ажиллагаатай холбоотой тий. Одоо мэдлэг дутдаг, ур чадвар дутсан байдаг. Заримдаа цаг хугацаанд баригдсан байдаг тий. Заримдаа одоо баг ажиллаж байгаад үл ойлголцсон байдаг тий. Заримдаа одоо нөгөө редакторын дутуу ажиллагаа орцсон байдаг. Гэх мэтлээ энэ ажлуудаас болоод алдаа гарсан байдаг. Тэрнээс биш үнэхээр яг энэ бол бүр гүтгцэн юм аа тий. Энэ бол өстой үнэхээр эрүүгийн гэмт хэрэг хийцэн байх уц одоо гомдол юу байна шүү гэдэг юм бол маш цөөхөн тий. Тэгэхээр үнэхээр одоо сэтгүүлч илт худал мэдээлэл буюу одоо нөгөө гүтгсэн байх тохиолдол тий. Болоогүй зүйлийг болсон мэтэр зохиогоод хүний нэр төрд халтсан энэ асуудал бол одоо шүүхийн замаар л шийдэгдэхээс аргагүй. За тэгэхээр өнөөдрийн манай эрэг өглөө нэвтрүүлгийн зочноор за хэвлэл мэдээллийн зөвлөлт. Тэгэхээр иргэд та бүхэн зам уу ер нь бол одоо хэвлэл мэдээллийн зөвлөлд ханаж мэдээллийг аваад сайтаас нь ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваад бас ер нь танилцаад аваарай гэж хэлмээр байна. Ёс зүйн код гэж юу юм, ямар ажлуудыг хийгдгийг, юу хийгдгийг гэдэг байгууллагын талаарх мэдээллүүд бас авах боломжтой шүү гэдэг зүйлийг энэ донд дурдаад хэлье. За тэгэхээр дараагийн асуудал маань болохоор за сэтгүүлчийн ажлыг одоо олон нийтэд бүтээлийг таниулах гэдэг нэг чухал асуудал байгаад байдаг. Үнэхээр нийгэмдээ одоо тэр бүтээл маань хүрсэн. За тэрийг улс төр буюу засгийн газар аваад хэрэгжүүлээд шуурхаа шийдвэрлсэн бүтээлүүд бас байгаад байдаг. Сэтгүүлч өөр маш олон хугацаанд явцсан. Тэгээд түүнийхээ араас одоо магадгүй жил ч гэдэг юм 2 жил ч гэдэг юм уу яваад тэрийг шийдвэрлсэн тийм сайхан бүтээлүүд бас байгаад байдаг шүү дээ. Энэ бүтээлийг олон нийтэд таниулах, энэ бүтээлийг бас дараа дараагийн сэтгүүлчдэд урам зориг өгөхтэй энэ ажлыг юу яаж ажиллаж, яаж дэмжиж ажиллаж байгаа вэ? Тэгээ яг энэ дээр бид нар бас сүүлийн хэдэн жил ажиллаад сэтгүүлчийн одоо хэвлэл мэдээлэлд итгэл үнэмшлийн асуудал маш чухал юм аа тий. Иргэд болоод хэвлэл мэдээллийн дунд итгэл алдархад бол ер нь үгүй юу гэдэг асуудал руу ордог тий. Мөр үйл ажиллагаа сурвалжлага миний түүх гэдэг ийм тогтмол цуврал одоо уулзалтыг бас хийгээ явж байгаа. Тэнд нь бол бүтсэн түүхийг авч тий. Зарим тохиолдолд бүр бид нар хамтарч энэ асуудал руу орё гэдэг энэ одоо санаа сэтгэлийг ч гэсэн олж авч яадаг. Тэгэхээр энэ өөрөө их ач холбогдолтой энэ одоо хэлэлцүүлэг уулзалт болж байгаа. Тэгээд энэ явцад ажиглахад энэ нийгэмд гарсан олон түүхийн гэрч бол сэтгүүлчд юм байна. За бас их олон сайхан өөрчлөлт, сайн түүхийн одоо за үнэхээр яг ингээд бид нар ярьж байхад сэтгүүл зүйн бүтээлээр банк дампуурж исэн ч дампуурлаа зарлж исэн тохиолдолч байна. Сэтгүүл зүйн бүтээлийн ард засгийн газар хоцорж исэн ч түүх байна. За өнгөрсөн одоо бид нар ковидын үед тэр таавчтай ээжийн түүхчин хэвлэл мэдээлэл гаргаж ирсэн тий. Ингэж хэвлэл мэдээлэл олон нийтийн анхааралд болохгүй байгаа зүйлийг гаргаж ирж ямар одоо тэр одоо 0-гүй сургууль байсан. Тэгтэл одоо тэр сэтгүүлчийн одоо 1 жил гарan явсны ачнаар тий айгүй гой сургуультаа олцсон шуурхаа шийдвэрлсэн байна. Тэр бүр айгүй таалагдсан. Тий яг үнэ. Тэгээд дээр нь бас нөгөө юу гэдэг чинь энэ бохирын асуудал дээр бас маш их цуврал нийтлүүд гарч ирсэн. Тэгээд асуудлыг шийдвэрлэхэд маш их том түлхэц болдог. Тэгэхээр тэн дээр бас нэг уншигч олон нийтийн манд дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Тэгээд би бас боддгийн яг хамгийн гол асуудал нөгөө редакцуудын маань хувьд эдийн засгийн хувьд маш одоо бэрхшээлтэй тийм бүгд л ажиллах хэвээр төрөөс мөнгө авч болохгүй тий яг л өөрийн сайн контентуудаараа иргэдээс дэмжлэг авч одоо сайн контентууд бий болох тийм боломжтой байдаг. Тэгэхээр магадгүй ийм нийгэмд өөрчлөлтийг хийхийг хүсэж байгаа энэ асуудал дээр сэтгүүлчд болоод иргэд хамтарч ажиллах тий иргэд нь одоо хандив дэмжлэг өрнүүлэх тэр бүтээлийн ард явж байгаа тэр одоо зардал мөнгөнд дэмжлэг үзүүлдэг ийм соёл руу бас тус болно, маш их тус болно тий. Тийм учраас бид нар ийм эргэл тавчирсан ёс зүйтэй тэгээд нийгэмд өөрчлөлт авчирсан ийм
бүтээлүүдийг ийм сэтгүүлчдийг таниулах ажил дээр бол анхаарал ажиллаж байгаа. Маш гоё. Энэ дээр маш сайн ажиллаарай гэж хэлцгүүсэн байна. Аа. За тэгэхээр дараагийн асуудал ер нь бол одоо худал мэдээллийг түгээгээд байна. Одоо сайт нь ч мэддэхгүй байна. Пост яваад байна гэл ингээд нэг сошиалар нэг юм яваад байдаг. Яг энэ дээр ер нь ямар дүрм журмаар баримталж яаж ажиллах юм болоо. Сэтгүүлчдийн одоо мэрэгжлийн хувьд ялгарл бүдгэрхтэй дээрэс нь нөгөө олон нийтийн итгэл нэлээд нөлөөлсөн. Сошиал медиа хөгжөөд хүн болгон л энэ дээр пост тавиал мэдээлэл болоод байгаа. Энэний сэтгүүл зүйн ажил нь хаана яваад байгаа сэтгүүлчдийн дотор нь ч гэсэн байж лээ тий. Тийм учраас бидний одоо хэвлэл мэдээллийн зөвлөлөөс нэг барьж байгаа зүйл бол энэ захим орчинд сэтгүүлчд өөрсдөө ялгарыг ёс зүгээрээ бас үлгэрлэе. Мэдээллийн ёс зүйн зарчмаа, кодоо сошиал медиа дээр ч гэсэн баримтлая тий. Ингэж бид нар бас сошиал медиатхын мэдээллийг илүү эрүүлжүүлэх, эерэг болгоход бас хувь нэмрээ оруулах одоо ийм санал уриалгыг бол редакцуудаа гаргаад явж байна. За дээр нь сошиал медиагаас бидний ялгарх нэг ялгаа бол ёс зүйн кодтай тий. Сошиал дээр байгаа 2 сая гаруй хүн бол ёс зүйн баримтлах дүрмгүйгээр л одоо өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх хэрэгжил. Бид нар редакцуудыг бол танаас хөтлөж байгаа пэйж, хуудас, YouTube хаяг тий сошиал хаягууд бол танаа редакцийн нэг хэсэг юм. Тэр байтугай танаа учраас коммент дээр та нар бас хяналтаа тавиа тий. Тэн дээр чинь хүний нэр төрд халтсан бүр одоо хууль бус зүйлд уриалан дуудсан энэ зүйлүүд авах юм бол ёс зүйн одоо бас нэг өөрийн зохицуулт юм шүү гэдгийг бол хэлээ явж байна тий. За тэгээд хэвлэл мэдээллийн зөвлөл мөн яг энэ редакцийн сэтгүүлчдийн юун дээр пэйж хуудсан дээр хувийн хуудсан миний орон зай гэдэг одоо дураа гэдэг энэ гомдлууд бас орж ирээд байдаг. Тэгэхээр бид нар цаашаага сэтгүүлч хуудсан дээр очингуудаа өөр дүр байгаад ах юм бол эн чинь өөрөө чинь мэрэгжлийн нэр хүндэд шууд халтай зүйл болж байна тий гэдэг энэ асуудлуудыг бол бас яриад явж байна. Тэгэхээр сошиал медиа дээр сэтгүүлчд маань нэг л нүртэй байя. Бүгдээрээ ёс зүйн зарчмаа мөрдөж ажиллах нь бол сошиал медиаг ч гэсэн эрүүлжүүлэхэд хувь нэмрээ оруулна л чинь. Тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд гэж нэг ард бас энэ бол одоо нөө төр өөрөө сэтгүүлчийн ажлыг хийгээд байна гэдэг нэг асуудал бас явагдаад байгаа. Тэгэхээр энэ эздийг одоо олон нийтэд мэдээлэх, ил болгох тий энэ ажил маань ер нь ямар шатанд явж Монголд хэвлэл мэдээллийн байгууллага хичнээн телевиз байдгийн хичнээн сайтууд байд юм болоо. За хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо бол нэг 500 орчим байгаад байна. Одоо хэвлэлийн тоо бол ер нь буурж байна тий. Захим сайтуудын тоо бол нэлээд нэмэгдэж байгаа. Ийм одоо статистик тоо байдаг. За энэ 5 эдгээр гэсэн найруулагч эдгээр гэсэн хүмүүс л ороод явчихдаг тий. За хэвлэл мэдээллийг хэн эзэмшдэг юм бэ гэдэг одоо судалгааг бас хөндлөнгөөс ч хийсэн байдаг. Сүүлийн үед одоо хууль эрх зүйн хувьд ч гэсэн эздийг бол ил тод болгох эзэмшиж байгаа хувь нь бол олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй маа гэдэг энэ хуулийн зохицуултын асуудал ч гэсэн бас яригдчихэж байгаа тийм. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт хэвлэл мэдээлэл бол олон нийтийн одоо мэд хэрхийг хангаж ажилладаг, олон нийтийн одоо оюуны талах болж очдог ийм одоо онцлогтой салбар бол үүнд нь хөрөнгө оруулалт нь одоо тодорхой байх нь одоо зүйсний хэрэг юм аа тий. Тэгээд энэ хууль эрх зүйн зохицуулалт нь бол одоо яригадаад явж байгаа гэж харж байна. Хамгийн сүүлд өргөн нэвтрүүлгийн тухай хууль өргөн нэвтрүүлгийн телевизүүд байсан. За сонин сайтуудын хувьд бол бас энэ асуудал бүрхэг байгаад байна. За энэ бол одоо ингээд хийгдээд явах байх. Харин хэвлэл мэдээллийн одоо салбарт үйл ажиллагаа явуулж байгаа энэ редакцууд маань хэрхэн яаж
санхүүжилттэй босгож ажиллаж байгаа юм бэ тий. Санхүүгийн гол их усүр нь юу байдг юм бэ гэдэг. Сүүлийн үед болсон олон янзын форумудаас харахад гол одоо орлогын бизнесийн байгууллагууд бас чухал гол одоо реклам зар сурчлагын орлого нь чухал одоо горлого байсан боловч сүүлийн үед нөгөө сошиал медиатай хуваалт энэ бол багассан байна гэдэг дүр зураг бол харагдчихэв. Нөөцөөр хийх буюу мэдээлэл сурчлагын багаараа хийлгэж байгаа нь бэлэн бүтээгдэхүүнийг сэтгүүл зүүн одоо үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шууд дамжуулах талаар өгч байгаа. Учираас хэд нэг талын тарих угаасан гэх юм уу хитрхи одоо өөрсдийгөө магтсан энэ мэдээллийн урсгал бол маш ихээр одоо нэмэгдэж байна тий. Энэ нь сүүлдээ иргэдэд бол төрийн үйл ажиллагаа болж байгаа юм байна, сайхан байна гэсэн л магтсан л бахан мэдээлэл байхаас юу нь болохгүй, юуг сайжруулах ёстой гэдэг одоо нүд бол олон талын их сурвалж байх хаагдж байна тий. Тэгэхээр энэ дээр одоо ажиллах үүрэг бол сэтгүүлчдэд байдаг. Тэгтэл энэ өөрөө их яригдсан асуудал юм. Төрөөс одоо мэдээлэл сурчлагын ажлыг хийнэ гэж мөнгө авчаад одоо нөгөө шөмжлөлт бүтээл гарахгүй байвал энэ ч одоо сэтгүүл зүй ажиллагтэйгээр тий явж төрийн үйл ажиллагаа олон сайн байна тий. Харин нийтийг таниулах хуулийн одоо боловсрал зориулсан ийм олон янзын контентууд хийлгэх шаардлагатай, пострууд хийлгэх шаардлагатай, видео контент хийлгэх шаардлагатай тий. Тэр талбайг нь одоо нөгөө зар сурчлагын хувьд одоо худалдаж авах шаардлагатай байдаг бол энэ яг л тэр нөгөө бизнесийн зарчмаар тий хийдэг байвал бас энэ буцаад редакцийн хувьд бол бас нэг орлогын чухал их усүрнэ. Гэхдээ энэнгээрээ дамжуулж агуулга бөгөөд бүтээлд нь одоо нөлөө үзүүлдэггүй байх нь чухал юм. За баярлалаа. Тэгээд сүүлийн асуултыг асууя. Ер нь хэвлэл мэдээллийн эзэдийг ил болгох асуудалд ер нь олон улс буюу бусад улс оронд хариуцлага ханддаг юм болоо. Энэ бол хвчлэн хуулиар одоо өрсөлдөөний тухай хуулиар зохицуулдаг. Төвлөрлийг одоо хэвлэл мэдээлэлт төвлөрлийг сааруулах гэж хэлэх юм уу? Тийм одоо хуулиудаар бол зохицуулсан байдаг. За тэнд тодорхой хэмжээнд гол асуудал нь бол нөлөө бүхий одоо этгээд эрх мэдэлтэй маш их мөнгөтэй ч юм уу те ийм этгээд хамгийн их олон хүнд хүрдэг хэвлэл мэдээллийн хэрэглүүдийг бүгдийг нь худалдаж авахаас л сэргийлсэн байдаг. Тэгэхээр нэг хүний хэсэг хүний одоо дуу хоолой нийгэмд хамгаалж тэр нь одоо улс төрийн эрх мэдлийг авах ч юм уу те өөр нийгэмд одоо өөр нөлөө тогтоохоос л одоо сэргийлж байгаа олон ургалч байдлыг л дэмжиж байгаа ийм зохицуулт байдаг. Тэгэхээр тэр хуульд бол за та телевиз эзэмсэж байгаа радио телевиз эзэмсэж байгаа бол сонин сайт эзэмсэхийг нь хориглолцдог тий. За сонин эзэмшдэг бол чи сайт л үүсгэж болохоос биш телевизийн лиценз авахгүй тий. За дээр нь та одоо зах зээлд маш их өргөн одоо хэмжээнд тархдаг одоо өдөрт тутмын нэг сониныг эзэмшдэг тий. Тэгснээ маш их өргөн хүрээнд хүрдэг одоо телевизийн бас нэг сувгийг эзэмшчих юм бол тэр одоо нэг одоо дуу хоолой маш ихээр нийгэмд тархах аюултай тий. Энэ зохицуултуудыг хийж өгдөг. Тэгээд тийм учраас хэн одоо хэдэн хувийн хөрөнгө оруулалтыг хэвлэл мэдээлэлд оруулж байгаа юм бэ гэдгийг ил тод зарлах. Ингэснээр л нөгөө олон нийтийн хяналтанд авчиж байгаа. Тэрнээс биш хэвлэл мэдээлэлд хүн хөрөнгө оруулж болохгүй гэсэн үг бол биш юм тий. Хэвлэл мэдээлэл бас энэ бизнест бол маш зөв тий нийгмийн хариуцлагатай юм хөрөнгө оруулалт нь орж ирснээрээ бас илүү сайн сэтгүүл зүүн үйл ажиллагааг явуулах боломжийг бол одоо эдийн засгийн хувьд нь дэмжих боломжтой тий. Гагцхүү энэ телевизийг энэ хүн эзэмшдэг юм байна тий. Энэ улс төрч эзэмшдэг юм байна. За энэ Б гэдэг сонин энэ хүний эзэмшилд байдгийн байна гэдг нь ил тод болчих юм бол уншигчийн сонголт тий. Уншигч үзэгч үзэж байхдаа тий хэний юмыг тийм мэдчих хэний телевизээс би мэдээлэл авч байгаагаа мэддэг. Уснараа л хамаг байдаг муу мухаг хийнэ гэсэн үг бас биш шүү дээ тий. Тэгэхээр энийг бол ингэж одоо маш сайн ухаж ойлгох хэрэгтэй байгаа юм.
хитрхи туйлшрууд ерөөсөө болохгүй зарчмын хувьд харин нөгөө гэдгийг сонсонгуудаа зарим хүмүүс хөрөнгө оруулагч болоо сэтгүүлчдийн хооронд нь одоо байтуулах гэж юм уу те ингэж буруу олгоод мушиг явагддаг. Далах үндэсний бүтээгдэхүүн дээр маш нарийн жир ямар орцтой бүтээгдэхүүн ямар компани нэг хийсэн хаяг нь юу юм уу орцсон юу юм гэд те яг л тэрнтэй адилхан сэтгүүл зүүн одоо бид нар оюуны талх гэж танд өдөр цаг зав гаргаж бидэнд хэвлэл мэдээллийн зөвлөл юу хийж байгаа сэтгүүлчдийн эрх ашиг за тэгээд сайн бүтээлийг таниулах гэд маш олон сонирхолтой мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Та бүхний цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн Игрэг эмийн